Улаанбаатар хотын хэмжээ засаг даргын захимжаар 204 барилга дээр дахин төлөвлөлт хийж ашиглалтын нийцэх орон сууцыг бол төсөлд хамруулъя гэж шийдвэр гарч явснаас өнөөдрийн байдлаар 133 буюу 65% нь бол төсөл хөтөлбөр хэрэгжиж явж байна. За үүнээс бол 2022 оноос 25 оны байдалд бол 39 барилга бол ашиглалтанд ороод байгаа. За одоо бол 40 бол гэрээний үе шатанда 54 нь төсөл хэрэгжиж байгаа үе шатанда явж байна. За эдгээр барилгуудаас нэлээд амжилттай явсан хэсэг бол энэ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорон дээр байрлаж байгаа 1947 оноос хойш ашиглалтанд ороод ашиглалтын шаардлага хангахгүй болсон байсан нийт 9 барилга дээр дүгнэлт 22 онд гарч төсөл хэрэгжиж өнөөдрийн байдлаар 102 дугаар барилга бол улсын комисс хүлээгээд байгаа юм амжилттай явж байна. За нийтдээ бол төсөл маань 800 айл дахин дүүлэлтийн 330 айл орж байгаа. Зогсоолын хэмжээ нь газрын дээр, газрын доор энэ 5 давхар зогсоолтойгоо нэг 580 орчим зогсоол төлөвлөөд тэгээд нийтдээ бид нар энэ жилдээ 210 орчим дахин дүүлэлттэй айлаа оруулж байгаа. Нийтийн устай энэ ус байсан. Одоо бол айл болгон карантинаас усаа болж худагтай байсан. Тийм энэ худагтай энэ зөөврийн худагтай нэг ус угаас тэжигээд тэр хойно нийтийн 0-тоос одоо ингээд ашиглалтанд ороод арай тийм байж болохгүй ирж үзээд тэгээд нийслэл манд дахин дүүлэлтэн тэргээд энэ чинь зам зогсоод хоёр хэвчүүлсэн. Тэгвэл зогсоолоо шийдчихсэн юм тийм. Залуун чанар гэж юм даа. 22 он хийж ирсэн гэдэг чинь ингээд явсаар гад 3 жил ямарч байсан. Одоо тэр үед 210 байл энэ айдэр энд байсан байрал орж ирсэн. Тэнд одоо 55 айл орсон, энэ 55 орсон. Одоо энэ 3 байр орж ирсэн. Тэгээ энд чинь нөгөө дараг яг энэ талбай дээр уулзалт хийж сэгжсэн 17 тав байсан шүү дээ. Ерөнхий сайд бас ирдэг нь өөрөө учиртай. Яг гэвэл 22 онд яг энд ерөнхий сайд тухайн үед улсын их хурлын дарга багтаа ирж ажиллаж ирсэн. Тэгээ ингээд нийслэлийн хамгийн төвийн одоо дүүрэгт ийм хүнд нөхцөл байдалтай жижиг бичил хороол байж байна. Тэгээ энд амьдарч байгаа хүмүүсийн амьдрал бол маш хүнд шүү. Нийтийн жорлонтой ердийн юунаас бол айгүй онцгой нөхцөлтэй ийм газар байгаа. Энэ дээр яаралтай энэ дахин төлөлтийн одоо ажлуудыг урагшлуулах хэрэгтэй. Одоо яг энэ зурган дээр ингээ байж байна. Зандан шатар дарга бид нар ирцэн энд ингээ уулзалт хийгээ зогсож байхад тий 22 онд. Тэгэхэд энд одоо байрны нөхцөл байдал чи өөрөө яг л ийм байсан гэсэн. Ерөөсөө нураад унтсан юу одоо шалнууд нь цөмрөөд эхэлсэн ийм хүнд нөхцөл байдалтай юм дээр бид нар ирж ажиллаж исэн. Одоо тэгэхэд энэ үйл ажиллагаа бүр их өөр болоо явцсан. Гэхдээ ахил асуудлууд байж л байгаа. Тэгэхээр асуудлууд маань шин шатны өөр асуудлууд сая бол одоо ингээд ухаалаг хогийн цэг байгуулж өгөх хэрэгтэй байна гэж яригдаад эхэлж штэ. Тэгээ энийг ч гэсэн бид нар одоо шийдэх тал дээр анхаарал явах хэрэгтэй. Энэ дээр зарим газрыг чөлөөлөх хэрэгтэй. Энэ бол ахаал нөгөө хүнд суртлын механизм яваал байна. Тийм учраас ерөнхий сайдыг энд авчирж байгаагийн юм нь ийм урагштай сайн ажил явж байхад энэ гарч байгаа жижиг юу хүнд суртлын шин чанартай юмнуудыг бол бид бас шийдэж өгөхгүй бол болохгүй байх шүү гэдэг энэ талаасаа сая хүмүүс нь ажиллаа танилцуулаад явж байна. Тэгээд хамгийн гол юм нь одоо энэ дээр нөгөө төрийн залгамж чанар гэдэг чинь өмнө 22 онд ингээд хийж исэн энэ ажил өнөөдөр ерөнхий сайд өөрөө хурж ирээд нүдэрээ өөрийнх нь энэ эхлүүлэлцээ түлхээд явж исэн төсөв тавилах дээр нь анхаарал явж исэн улс төрийн анхаарлыг энэ асуудал руу төвлөрүүлж исэн хүмүүсийн нэг нь өнөөдөр зандан шатар дарга өөрөө мөн баггүй. Тэгсэн одоо энэ ингээд ажил болцсон явж байна. Тэгэхээр төрийн залгамж чанар гэдэг ийм чухал. 3 жилийн өмнө энэ хотын яг А бүстэй нийтийн ноёлтой гаднаа усаас зөөдөг ер нь бол хугацаанд дууссан. Тэр энийг бас иргэдтэйгээ уулзаад шийдэл гаргаад тэгээ төрийн одоо өндөрлгүүд одоо тухайд зандан шатар улсын хурлын дарга багт нь бас авчраад ерөнхий сайдыг авчраад өнөөдөр ингээд хамгийн гол нь иргэдэд бодит шийдэл гаргаад ингээд одоо сайхан тий одоо орон сууцтай орж байгааг нь харахад бол маш их баяртай байна. Тэгээд энийг бас иргэдтэйгээ ойрхон ажиллаад энийг ингээд бодит ажил болгож байгаа цагтаатай гишүүнд бас ингээд бас талархснаа илэрхийлье гэж бодож байна. Тэгээд бас олон иргэд ч бас сая талархснаа илэрхийлж байгааг харлаа. Тэгээд бас сайхан байна. Тэгээд хамгийн гол нь ингээд ажланд биелээд олон нийт ингээд одоо хотын А төвдөө ингээд шинэ байранд орж байгааг харахад сайхан. Цогтоотор гишүүн маань өөрөө санаачлаад ерөнхий сайд маань бас ирж өмнө ажиллаж исэн. Саяхан улсын комисс бол 2 байран дээр ажилласан байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 5551 барилга орон сууц байна. Иргэний зориулттай. Үүнээс 672 буюу 12% дээр нь бол
газар хөдлөлтөнд тесвэргүй гэсэн бол дүгнэлт гарсан. За үүнээс бол 376-ыг нь бол ашиглахыг бүр хориглоод байгаа. За хууль журам заасныхаа дагуу иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгоё гэсэн 204 барилга ашиглалтанд тэнцэхгүй буюу ашиглалтанд тэнцэхгүй учраас дахин орон сууцуулъя гэдэг төсөл хөтөлбөрт бол нийт хамрагдсан. Үүнээс 65% бэлдэлтэй буюу 133 дээр өнөөдөр төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. 2016-аас 25 оны хооронд нийт 39 орон сууц бол өнөөдрийн байдлаар бол ашиглалтанд ороод 40 гэрээний шатанда за 54 нь бол барилга өгсөлт болон буулгах ажил дээр ингээд явж байна. Ингээд цаашид бол бид нар 71 байршил дээр бол сонгон шалгуултыг хийж хотын төвийн ашиглалтанд тэнцэхгүй болсон барилгуудыг бол шинээр ингэж төлөвлөөд орон сууцтай тохироод ийм шинэ орчин үеийн одоо шаардлага нийцсэн орон сууц гадна талбай сургууль цэцэрлэгтэй нэм тохижуулах ажлуудыг үргэлжлүүлэхийг шаардлагатай байгаа. Нийслэлийн орон сууцны корпорац Улаанбаатар орон сууцжуулалт болон нийслэлийн орон сууцны агентлаг гэсэн 3 газар бол хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Тэгээ өнөөдөр энэ эхнээсээ ашиглалтанд орсон байрлалуудаар манай цогтоотор гишүүн ерөнхий сайд маань ажиллаж исэн. Өнөөдөр ингээд дууссан үед нь ирж өнөөдөр талбай дээр бол ажиллаа.